Тэгэхээр энэ хангаан бүсэд энэ малын бэлчээр хадлан сайжруулах ажлыг юу н одоо яаж хийж байна? Одоо бэлчээр тэжээлийн нөөц чанар хангамжийг сайжруулах гэсэн энэ одоо ажлын хүрээнд бид нар бол дараах 3 чиглэлээр одоо сайн туршлагуудыг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. За үүнд бол нэгдүгээрт бол энэ доройтсон хадлан бэлчээрийг био шингэн бордоо ашиглаж сайжруулах. За хоёрдугаарт нь бол ногоон тэжээлийн одоо ургац чанарыг нэмэгдүүлэх. За бүр тухайлах юм бол ногоон тэжээлээс бол жилдээ 2 ургац авах гэсэн ийм одоо сайн туршлагыг одоо туршид нэвтрүүлж байна. За гуравдугаарт бол одоо орон нутгийн ийм тэжээлийн түүхэн эдийн нөөцийг ашиглаад дарж бэлтгэх гэсэн. Ийм 3 чиглэлээр сайн туршлагуудыг бол нэвтрүүлж байна. Бол 22, 23 тийм ээ. Одоо энэ 24, 25 онуудад бол энэ био ундраг компани бүтээгдэхүүн болох биогүн, био шингэн бордоог ашиглаж сайжруулалтын ажлыг хийсэн байна. Бордохгүй бол ингээд дараа жил дахиад одоо хэвэндээ орох тийм ээ. Ийм байдалтай. Био шингэн бордоо маань бол өөрөө бол ингээд 52 зүйлийн ашигт бактеритай байдаг. Хөрсөнд одоо хамгийн шаардлагатай. Бид нэр ингээд 3, 4 дахь жилдээ ашиглахад бол жилээс жилд нөгөө хөрсний маань бол одоо ингээд нөгөө бичил битний найрлага тийм ээ. Одоо энэ микрофлора бол сайжирснаар ургамлын бүтэц бүрэлдэхүүн сайжрах тийм ээ. Ийм одоо сайн одоо хандлага, ийм байдал ингэж мэдэгдэж байгаа тийм ээ.